Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Та бүхэнд номын хурангуй товчлол хуваалцдаг манай подкастын шинэ дугаард тавтай морил. Өнөөдөр бид сэтгэлийн хямралын талаар маш онцгой ярилцдаг. Сэтгцэн эмч Jodi Skilcorn-ы Эмийн бус аргаар сэтгцэн хямралыг эдгэх номыг авч үзэх болно. Энэхүү бүтээлний сэтгэлийн хямралыг зөвхөн эмээр эмчдгээс гадна шийдвэрлэхэд туслах арга замуудыг танилцуулдагаараа онцлог юм. Ингээд энэ гайхалтай номын үндсэн санаа сурамжуудыг хамтдаа судалцгаая. Нэгдүгээр ойлголт. Эмийн бус аргаар сэтгэлийн хямралыг эдгэх нь сэтгэлийн хямралыг зөвхөн мэдрэлийн дамжуулагчийн тэнцвэргүй байдалтай холбоос илүү өргөн хүрээнд авч үзхийг уриалдаг. Номын зохиогч Jodi Skilcorn сэтгэлийн хямралын үндсэн шалтгаанууд нь зөвхөн химийн хүчин зүйлсээс хамаарахыг онцолж, амьдралын хэв маяг, стрессийн төвшин, өнгөрсөн туршлага зэрэг олон хүчин зүйлийг авч үзхийг зөвлөжээ. Эмийн эмчтгэнд хэд найдах нь заримдаа түр зуурын үр дүн авчрагч, үндэс зөөр асуудлыг шийдвэрлэхгүй байх магадaltaй гэж үздэг. Үүний оронд өөрийгөө танин мэдэх, өөртөө анхаарах, бие махбод болон оюун санааны тэнцвэрийг хадгалах зэрэг бүхэлдэг аргыг хэрэгжүүлэх нь илүү урт хугацааны үр дүн авчирна гэж номонд өгүүлсэн. Сэтгэлийн хямрал зөвхөн бие махбодын бус сэтгэл санаа, оюун санаа, харилцан холбоо, хувь хүний утга учирын хайгуултай гүнзгий холбогддог. Тиймээс энэ ном сэтгэлийн хямралыг зөвхөн шинж тэмдгээр бус үндсэн шалтгааныг судалж хүний амьдралын чанарыг бүгэлдэн сайжруулахыг зорьсон хандлагаар онцлог юм аа. Хоёрдугаар ойлголт. Хүүхэд насны таагүй дурсамжууд болон шийдвэрлэгдээгүй сэтгэл зүйн дарамт нь сэтгэлийн хямралын гол шалтгаануудын нэг байж болохыг номонд онцолсон. Судалгаагаар бага насндаа тулгарсан хүчирхийлэл, хаягдвал байдал, дарамт зэргийг туулсан хүмүүсийн хувьд насан туршийн хойноос сэтгэлийн хямралд өртөх магадлал өндөр байдаг нь батлагджээ. Jodi Skilcorn эдгээр дурсамжуудыг зөв таньж, тэдгээртээ нүүр тулж шийдвэрлэх нь эдгэрхэд зайлшгүй чухал гэдгийг тайлбарласан. Хүн өнгөрсөнтэйгээ эрүүл эерэг байдлаар харьцахгүйгээр ирээдүгөө бүтээхэд хүндрэлтэй байдгийг тэр онцолсон. Хүн бүрийн дурсамж, туршлага өөртөл эдгээрийг шийдвэрлэх арга зам ч мөн хувь хүндээ тохирсон байх ёстой. Тэрээр мэрэгжлийн тусламж болон өөртөө анхаарах дадлуудыг хослуулснаар энэ асуудлыг даван туулж сэтгэлийн хямралаас ангижирч чадна гэж үзсэн. Өнгөрснөө зөвөр ойлгож хүлээн зөвшөөрөх нь сэтгэлийн тэнцвэрийг сэргээх чухал алхам юм аа. 3 дугаар ойлголт. Эрүүл нойр, зохистой хооллолт, биеийн хөдөлгөөн, амралт зэрэг нь өөртөө анхаарах дадлууд нь сэтгэлийн хямралыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Jodi Skilcorn эдгээр дадлуудыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх нь сэтгэл санааны хямралыг хянах, тэнцвэржүүлэх үндэс болдгийг онцолсон. Тухайлбал нойрны дэглэмээ тогтмол байлгах нь бие махбодод сэргэх боломжийг олгож, стрессийн түвшинг бууруулахад тусалдаг. Зөв хооллолт нь зөвхөн бие махбодыг дэмжиж зогсохгүй, тархины үйл ажиллагааг сайжруулж, эерэг сэтгэл санааг бий болгодог. Мөн тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь серотонин болон эндорфин зэрэг аз жаргалын гормоныг нэмэгдүүлснээр сэтгэлийн хямралыг бууруулах үр дүнтэй. Эдгээр нь зөвхөн сэтгэлийн хямралыг эмчлэх бус урьдчилан сэргийлэх арга хэмжээ болохыг номонд онцолсон. Өөртөө анхаарах нь бие, сэтгэл, оюун санааны тэнцвэрийг хадгалахад хамгийн үр дүнтэй алхмуудын нэг гэдгийг энэ ном дахин сануулсан юм аа. 4-р ойлголт. Мэдрэмжийн ухамсарыг хөгжүүлэх нь сэтгэл санааны хямралыг даван туулахад чухал арга зам гэж Jodi Skilcorn онцолсон. Бясалгал хийх, өдрийн тэмдэглэл хөтлөх зэрэг дадлууд нь дотоод мэдрэмжээ ойлгож, сэтгэл хөдлөлийнхөө их усүрийг тодорхойлох боломжийг олгодог. Энэ нь сэтгэл санааны хямралын шалтгаан болдог бүх хүнд мэдрэмжүүдийг таних, хүлээн зөвшөөрөх, улмаар тэдгээрийг эрүүл аргаар удирдахад тусалдаг. Сэтгэл санааны хямралын үед хүмүүс ихэвчлэн өөрийнхөө бодол, мэдрэмжийг хэд дарамттайгаар хүлээж авдаг бол бясалгал болон тэмдэглэл хөдлөх нь тэдгээрийг шүүн тунгаах, эерэг хандлага бий болгох боломжийг нээдэг. Мөн эдгээр дадлууд нь өдөр тутмын стрессээс ангижрах, тайван байдлыг мэдрэхэд тусалдаг. Jodi эдгээр дадлуудыг хэрэгжүүлэх нь зөвхөн эдгээрх үйл явц чухал биш, амьдралын чанарыг сайжруулах урт хугацааны арга зам гэдгийг онцолжээ. 5 дугаар ойлголт. Эрүүл, дэмжлэгтэй харилцаа сэтгэлийн хямралыг даван туулахад маш чухал үүрэгтэйг Jodi Skilcorn онцолсон. Гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо эерэг халуун дулаан харилцаа тогтоох нь хүнд хэцүү мөчүүдийг хялбархан даван туулахад дэмжлэг болгодог. Судалгаагаар ганцаардал дэмжлэггүй орчинд амьдардаг хүмүүсийн хувьд сэтгэлийн хямралд өртөх эрсдэл илүү өндөр байдгийг нь батлагдсан. Нөгөө талаар ойр дотны хүмүүсийн тусламж, ойлголт нь өөрийгөө ганцаараа биш гэдгийг мэдрүүлж, итгэл найдвар төрүүлдэг. Мөн шаардлагатай үед мэрэгжлийн тусламж авах нь идэх үйл явцыг хурцгаж, тухайн хүнтэй дотоод сэтгэлээ хуваалцах боломжийг бүрдүүлдэг. Тиймээс өөрийгөө хүрээлэх харилцаа орчноо сайтар сонгох нь сэтгэлийн хямралаас ангижрах хамгийн хүчирхэг хэрэгслүүдийн нэг болохыг энэ номд тодтогсон. 6 дугаар ойлголт. Сөрөг бодлын хэв маягийг таньж, тэдгээрийг өөрчлөх нь сэтгэлийн хямралыг даван туулахад зайлшгүй шаардлагатай алхам юм. Сөрөг бодол нь бодит бус төсөөлөл, өөрийгөө шүүмжлэх байдлаар илэрх нь олонтоо.
Ийм үед эдгээр бодлыг зөвөр таньж энэ үнэхээр бодтой юу гэх мэт асуултаар өөрийгөө шүүн тунгаах нь дадлаг хэрэгжүүлэх үр дүнтэй байдаг. Эерэг сэтгэлгээтэй болгон зөвхөн бодлыг өөрчлөх бус өөртөө итгэлийг нэмэгдүүлж эрүүл хандлагыг бий болгодог. Энэ нь зөвхөн сэтгэл санааны байдлыг сайжруулаад зогсохгүй өдөр тутмын амьдралыг илүү урам зоригтой, баяр баясгалтай болгодог. Сөрөг бодлыг эергээр орлуулснаар хүн өөрийн амьдралдаа илүү хариуцлагатай, аз жаргалтай байх боломжийг онцолжээ. 7 дугаар ойлголт. Өнгөрсөнтэйгөө нүүр тулах нь сэтгэлийн хямралыг идгээхэд зайлшгүй шаардлагатай алхам юм. Өнгөрсөнд болсон хүнд хэцүү үйл явдлууд, шийдвэрлэгдээгүй асуудлууд болон хүн суусан таагүй дурсамжууд нь сэтгэлийн хямралын үндэс болж одоо амьдралд сөргөн нөлөө үзүүлэх нь түгээмэл. Энэ нь дотоод зөрчил, айдас, өөртөө итгэлгүй байдал болон стресстэй нөхцөл байдлыг бий болгож байдаг. Эдгээр дурсамж мэдрэмжтэйгээ эрүүл аргаар ажиллахын тулд тэдгээрийг бүлээн зөвшөөрч шүүмжлэлгүйгээр өөрийгөө ойлгож уучлах шаардлагатай. Тэдгээрийг дарагдуулж мартснаар асуудал алга болохгүй, харин ч урт хугацаанд улам хүн дээр илрэх эрсдэлтэй. Өнгөрсөнтэйгөө зөвөр харьцаж түүний сургамжийг ойлгох нь ирээдүйд сэтгэлийн амар амгалан мэдэрч өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Энэ үйл явц нь цаг хугацаа шаарддаг ч үр дүн нь дотоод тэнцвэр, тайван амьдралын үндэс болдог. 8 дугаар ойлголт. Амьдралдаа утга учир, зорилго олох нь сэтгэлийн хямралыг даван туулах чухал алхмуудын нэг юм. Хүн зорилгоо тодорхойлж, өөрийн үнэт зүйлийг таньснаар амьдралдаа урам зориг, чиглэл зорилготой болдог. Утга учиртай амьдралын төлөө ажиллах нь зөвхөн сэтгэл санааг дэвшлүүлээд зогсохгүй, стрессийг багасгаж, сөрөг бодлуудыг эерэг эрч хүчээр орлуулах боломжийг олгодог. Амьдралын зорилгоо хайж болох нь хүн бүрийн хувьд өвөрмөц занал бөгөөд зөвхөн томоохон амжилт бус, өдөр тутмын жижиг үйлдэл, бусдад туслах, өөрийгөө хөгжүүлэх гэх мэт энгийн зүйлсээс ч утга учирыг мэдрэх боломжтой. Хүн бүр утга учиртай зорилгоо төвлөрөх үед сэтгэлийн хямралын үндэс болсон хоосон мэдрэмж, итгэл алдрал арилж, эрч хүчтэй болж эхэлдэг. Иймд өөрийнхөө сонирхол, хүсэл зориг чадварыг ойлгож, тэдгээр тулгуурлан амьдралын утга учираа олгоно, сэтгэлийн амар амгаланг олоход чухал нөлөөтэй. Зорилгоо тодорхойлж, түүнтэй тууштай байх нь хямралыг даван гарах хүчирхэг хэрэгсэл болдог. 9 дугаар ойлголт. Өсөлтийн сэтгэлгээтэй болох нь сэтгэлийн хямралыг даван туулахад чухал хүчин зүйлсийн нэг юм. Хүн өөрийгөө хөгжүүлэх, шин зүйл сурах, аливаа сорилтыг боломж болгон хүлээн авах хандлагаар амьдралдаа хандах үед сэтгэлийн хямралыг даван гарах эрч хүч нэмэгддэг. Өсөлтийн сэтгэлгээ нь хүн бүрт суралцах, өөрчлөгдөх, алдаагаа засах чадвар бий гэдэгт итгэхээс эхэлдэг бөгөөд энэ нь өөрийгөө улам сайжруулах урам зоригийг өгдөг. Энэ хандлага нь би чадахгүй гэдэг бодлыг би одоо орж чадахгүй, гэхдээ суралцж чадна гэсэн эерэг бодлоор солиход тусалдаг. Мөн өсөлтийн сэтгэлгээ нь хүнд хэцүү нөхцөл байдалд орсон ч амьдралдаа суралцах боломж гэж хүлээж авах чадварыг нэмэгдүүлдэг. Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй хүн сэтгэлийн хямралыг даван туулахад илүү амархан байдаг. 10 дугаар ойлголт. Стресс, сэтгэл түгшүүрийг даван туулах, эрүүл дадлуудыг хөгжүүлэх нь сэтгэлийн хямралаас гарах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Стресс бол амьдралын салшгүй хэсэг боловч түүнийг удирдах чадахгүй байхад сэтгэлийн хямрал, эрүүл мэндийн асуудалд хүрэхэх аюултай. Үнзгийн амьсгалах, йог бясалгал, үйлдэл зэрэг арга хэмжээнүүд нь стрессийн түвшинг багасгаж, тарих болон биеийн ажиллагааг докторжуулдаг. Эдгээр арга барил нь зөвхөн стрессийг багасгах биш, сэтгэл зүйн эрүүл мэндийг урт хугацаанд сайжруулдаг. Мөн сэтгэл түгшүүртэй нөхцөлд тайван байдлаа хадгалах чадварыг хөгжүүлж, сөрөг сэтгэлүүдэл бодлоос ангижрахад тусалдаг. Стрессийг удирдах арга барилаа хэвшил болгох нь өдөр тутмын амьдралд зөвхөн тэнцвэрийг авчрах биш, сэтгэлийн хямралд өртөх эрсдлийг ч багасгадаг. Тайван байдлаа хадгалах дадал зуршил нь амьдралын сорилтуудыг илүү амжилттай даван туулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. 11-р ойлголт. Өөртөө инэрэлтэй хандах нь сэтгэлийн хямралыг даван туулах чухал алхмуудын нэг юм. Хүн өөрийгөө хэд шүүмжлэх, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийх үед сэтгэлийн хямрал улам нэмэгдэж, өөртөө итгэл буурдаг. Харин өөрийнхөө сул талыг алдааг ойлгож, тэдгээрийг өөрчилж, өөрийгөө өрөвч, инэрэнгүй хандлагаар хүлээж авах нь дотоод сэтгэлийн тэнцвэрийг олоход тусалдаг. Өөртөө хатуу хандхаас илүүтэй би чадахгүй байна гэж бодох үедээ хүн бүр алдаа гаргадаг, би ч бас сурах цагтай гэж тайвшруулах нь чухал. Мөн өөртөө эргээр хандах нь зөвхөн сэтгэл санааг дэвшлүүлэх төдийгүй илүү урам зоригтой, үр бүтээлтэй байх боломжийг олгодог. Инэрэнгүй, өршөөнгүй хандлага өөрийгөө бүлээн зөвшөөрөх, хөгжих, улмаар аз жаргалтай амьдралыг зохицох үндэс суурь болдог. Өөртөө хайр, урам зориг өгч сурах нь эдгэрэх үйл явцын салшгүй хэсэг юм аа. 12 дугаар ойлголт. Мэргэжлийн тусламж авах нь сэтгэлийн хямралыг даван туулах чухал алхам юм. Хэдийгээр өөрийгөө идэх аргууд, өөртөө анхаарах дадлууд үр дүнтэй байж болох ч заримдаа сэтгэл зүйн гүнзгий асуудлуудыг шийдвэрлэхэд мэргэжлийн тусламж зайлшгүй шаардлагатай байдаг.
зөвлөгч, эсвэл бусад мэргэжлийн хүмүүс сэтгэл хямралын үндэс болсон шалтгаануудыг тодорхойлоход тусалж хамгийн үр дүнтэй эмчилгээний арга замыг санал болгодог. Мэргэжлийн тусламж нь зөвхөн асуудлыг таних төдий түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ойлголт өгөх практик ур чадвар хэрэгслийг санал болгодог. Мөн бусадтай туршлагаа хуваалцаж дэмжлэг авах нь хүн ганцаараа биш гэдгийг мэдэрч итгэл найдвараас сэргээхэд тустай. Мэргэжлийн зөвлөгөө болон хувь хүний хүчин чармаалтыг хослуулснаар эдгэрэх үйл явцыг дүрсгэж илүү бат бөх сэтгэл зүг бий болгох боломжтой. Энэ бол өөрийгөө хайрлаж, өөрийн эрүүл мэндэд хариуцлагатай хандаж буй чухал алхам юм. 13 дугаар ойлголт. Эдгэрэх замал нь хүн бүрт өвөрмөц бөгөөд хувь хүн тохирсон арга замыг сонгох нь чухал. Сэтгэлийн хямралын шалтгаан илрэх шинж тэмдгүүд нөхцөл байдал хүн бүрт өөр илрэх тул тохирох нэг л арга зам байхгүй. Зарим хүмүүс бэлтгэл, йог зэрэг тайвшруулах аргуудыг илүүд үздэг бол нөгөө хэсэг нь зөвлөгөө, бүлгийн дэмжлэг эсвэл мэргэжлийн эмчилгээнээс илүү үр дүнд мэдэрдэг. Гол нь өөрийн нөхцөл байдал хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрт хамгийн ашиг тустай таатай аргыг олох явдал юм. Хүмүүс өөрсдөө хит их хүлээл тавьж бусдын аргаар заавал амжилтанд хүрнэ гэж бодох нь сэтгэлийн дарамт үүсгэж болзошгүй. Харин өөрийн замлаа ойлгож, алхам бүрт өөрийгөө дэмжиж суралцах нь эдгэрэх үйл явцыг илүү үрдүдээ урт хугацааны тогтвортой болгодог. Тиймээс хувь хүн өөртөө тохирсон уян хатан илүү нарийн аргуудыг сонгох нь сэтгэлийн хямралаас гаргах хамгийн оновчтой шийдэл юм. 14 дугаар ойлголт. Өөрийн хэрэгцээг тодорхойлж, өөртөө болон бусдад ойлгомжтойгоор илэрхийлэх нь сэтгэлийн хямралаас гарах чухал алхам юм. Ихэнх тохиолдолд хүмүүс өөрийн мэдрэмж, хүсэл зорилгоо илэрхийлэхээс зайлсхийж, дотроо хадгалсаар улам их дарамтанд ордог. Харин өөрийн хэрэгцээг тодорхойлж, үүнийг эерэг ойлгомжтой байдлаар илэрхийлэх нь эргэн тойрны хүмүүсээс дэмжлэг авахд тусалдаг. Энэ нь зөвхөн харилцааг сайжруулах зогсохгүй, хүн өөрийгөө илүү сайн ойлгож, өөрийн хэрэгцээнд хариуцлагатай хандахад хүргэдэг. Түүнчлэн өөртөө итгэл нэмэгдэж, бусадтай хамтран ажиллах, уялдаа холбоо үүсгэх чадвар сайжирдаг. Өөрийн хэрэгцээг зөв илэрхийлж сурах нь сэтгэл санааны хямралаас гарах төдийгүй урт хугацаанд эрүүл тэнцвэртэй харилцааг бий болгох үнд суурь болдог. Энэ хандлага нь бусдаас зөв дэмжлэг авах, илүү аз жаргалтай сэтгэл хангалуун амьдрахад тусалдаг. 15 дугаар ойлголт. Итгэл найдвараа хадгалах нь сэтгэлийн хямралыг даван туулахад хамгийн чухал хүчин зүйлсийн нэг юм. Сэтгэлийн хямралтай үед ирээдүйд сайжрах ямар ч боломжгүй мэт санагдаж болохч итгэл найдвар бол эдгэрэх замд тань гэрэл болж чадна. Өөрийгөө түр зургийн хямралтай байгааг ойлгож энэ нөхцөл мөнх биш гэдгийг хүлээн зөвшөөрөх нь урам зоригийг сэргээдэг. Амьдралдаа жижиг боловч эерэг өөрчлөлтүүдийг бий болгож хэдгээрээсээ үр дүн мэдрэх нь итгэл найдвараа дахин сэргээхэд тусалдаг. Хүмүүстэй холбоотой байж урам зориг өгсөн түүхүүдийг сонсох нь өөрийгөө ганцаараа биш гэдгийг ойлгуулж сэтгэлийн амар амгаланг олж авахд дэмжлэг болдог. Итгэл найдвараа хадгалах нь зөвхөн сэтгэлийн хямралаас гарахад туслах зогсохгүй, илүү аз жаргалтай, утга учиртай ирээдүйг бүтээх, сэтгэлийн тэнхийг нэмэгдүүлдэг. Итгэж, найдвар төрүүлсэн бодол, үйлдэл бүр таныг амьдралын шин зам руу чиглүүлж чадна. Подкастыг сонсон танд баярлалаа. Өнөөдөр Jody Skilcorn-ы эмийн бус аргаар сэтгэлийн хямралыг эдгэх номноос танилцуулсан чухал сургамжууд таны амьдралд урам зориг, шинэ хандлага авчирсан гэж найдаж байна. Дараагийн дугаартаа бид өөр нэг сонирхолтой номыг танилцуулах болно. Та бүхэнтэй дахин уулзахын өрөөлөөргий. Сайн сайхан бүхнийг хүсье.